Хүнд хамгийн ойрын амьтан гэвэл том биетэй хүнд үрстэй мичнүүд. За энэ дотор шимпанзе, бонобо, горил, орангутан хамаарагдаж байгаа. Горилла нь бол зүүн горилла, баруун горилла гэсэн хоёр зүйлд хамаардаг. Орангутан нь Борнеогийн Суматрын гэсэн хоёр зүйлд хуваагдана. За дээр нь 2017 онд шинээр нээж илрүүлсэн тэр Тапанулын орангутан гэдэг зүйл гаргаж ирсэн. Ингээ 3 зүйл тус бүрд хуваагдах тул том биед хүнд үрст мичний 7 зүйл байна гэж үзээд байгаа. За хүнд үрст мичнүүдийн нийтлэг өвөг нь одоогоос 15 сая жилийн тэртээ амьдарч байсан. Тэр өвгөөс эхлээд орангутаны салбар, дараа нь горилийн салгаан мөчөөр салсан, үлдсэн нь хүн ба шимпанзе. За хүн ба шимпанзе салаасан нь бол 7 орчим сая жилийн тэртээ гэж үзээд байгаа. За шимпанзе нь 2 сая жилийн тэртээ бонобо, шимпанзе гэсэн хоёр хэсэг рүү салаасан байна. За өнөөдөр бид нэр шимпанзе буюу хүнд үрст мич, за энтэй таасан аялагчид тижээх гэж оролдсон боловч амжилттай болоогүй маш харамсалтай гонигтайгаар дууссан ийм түүхүүдийг ярих гэж байна. За Афрын подкастын амьтантай болсон явдал дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. За юуны өмнө бид нар контент эхлэх өмнө биднийг дэмжиж ажилдаг үзэгчдтэй, за мөн бид нар танд өгдөг үзэгчдтэй бас баярлалаа гэдгээ хэлье. Та бүхний дэмжлэгтэйгээр дараагийн контентууд гарах юм боломж бол нэгдэж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Шанхай Диснейландын аяллаа хөтөлбөр бэлэн боллоо. Манай аяллаа хөтөлбөрт 8 том сэдвчлэн парк бүхий Шанхай Диснейланд маань багтсан. Үүнд Мики Авеню, Эрдэнэсийн болон адал явдал дарал замун, ирээдүйн ертөнц мөн дэлхийн хамгийн албастай тоглоомын түүх болон Zootopia анимашны бодит дүрүүттэй уулзах боломжийг танай гэр бүл болон хамтран аялагчдад олгосон байгаа. Мөн Шанхай хотын ойролцоо байрлах Сужоу, Ханчжоу хотуудаас очил 2500 жилийн түүхтэй экстрим хиттийн алдарт драмуудын зураг авалтыг хийсэн бодит ертөнцтэй танилцах болно. Ингээд Ханчжоу хотын захад байрлах Ногоон цайны пирамид очлоод оройн нь Сүн улсын түүхэн хайр дурлал, домог харуулсан шоу үзүүлбэрийг үзэх болно. Мөн танай гэр бүл хамаатан цаатан ойр дотныхон тун удахгүй ихтэй сургууль дэлсэх өсвөр насны хүүхэд байгаа бол манай аяллаа хөтөлбөр давуу тал болно. Мартаж болохгүй бат нэг зүйл байгаа. Шанхайн түүхэн дүргээр аялангаа усан завин аялал хийх болно. За өдгөө амьдарч байгаа хүн бол дор хаяж 25 зүйл бүхий хүн төрлөختний сүүлчийн ганц зүйл нь. Хүн бол яалтчгүй онцгой содан амьтаа. Харин шимпанзе нь хүнийг бодвол модон дээр илүү амьдардаг байсан учраас модондоо үлдсэн бол хүн илүү тал газар руу гарсан байна. За үүнийг ялгах нэг хэсэг нь шимпанзегийн тавхаа бол нумгүй байдаг. Харин хүний тавхаа бол нумтай байдаг тийм ээ. За энэ чинь цэрэг тал байхад бас нумтай нумг айгуу чухал байдаг шүү дээ. Нум алхдаг учраас тийм. За энэ тал дээр газар дээр алхах гүүхт нь бол хүн илүү зөгцсөн гэсэн үг. Шимпанзе бол хүнтэй харьцуулахад мөчөр атгах чадвар сайн байгаа нь модонд илүү амьдрахад зөгцсөн гэдгийг баталж өгсөн. Ер нь хүн болон шимпанзегийн гар болон хөлийн уртыг харьцааг харахад л маш зүйл тодорхой болно. За хөлийн уртыг 100% гэвэл хүний гарын урт нь 70. За шимпанзегийнх 106 см тий. За гориллийнх бол 113 байдаг ба. За урт гартай байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Модонд маш сайн урддаг гэдгийг л хэлээд байгаа гэсэн үг. За Африкийн экваторын зургасаа саванны модтой газар амьдардаг урд хоёр мөчийг нь харах юм бол энэ сармагчин буюу шимпанзе хэлж байгаа нэ. Модонд гайхалтай дүүлж чаддаг гэдэг нь маш тодорхой харагдана. Дүүлхийнхээ өмнө бол ирч хүч авахын тулд савладаг. Тэгээд дүүлэх үедээ сул гараа дараагийн мөчнөөс атгах замаар ингэж цаашаа явдаг. Булчинлаг гарынхаа тусламжтайгаар бие урагш савлан дараагийн мөчөөс зүүгдэн ийм маягаар бол модноос модны оронд дүүлдэг байгаа. Хөлийн хуруугаараа бол тэр доогуур байрлах мөчнөөс зуурч хөдөлгөөнөө зогсоодог. За нүүрний харьс нь нэлээд уян хатан, ягаан дөнгөтэй, биеийн үсэрхэг байдаг. Сүүн тижээлтэй амьтны хувьд бол энэ өвснос гэдэг бол айгүй чухал шүү дээ. Ер нь бол сүүн тижээлтэй хөхтөн амьтад бол өвснос нь бол амьд үлдэх бас нэг баталгаа болж өгдөг тийм. За шимпанзегийн хувьд бол үсээ арслах нь зөвхөн ариун цэвэр талаасаа гадна нийгмийн асуудлыг шийдвэрлэх ийм арга зам болж өгдөг байна. За өөрөөр хэлбэл үр төлөө халамжлах, үржлийн үед дотн харилцаа тогтоох, захирагдах, байр сууриа бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. За сүргийнх нь доод түвшний гишүүд нь дээд түвшний гишүүдийнхээ үсийг нь арчлах замаар өөрсдийнхөө халамжийнхаа үүсгээг үзүүлдэг. За шимпанзе мичнүүд нэг нэгнийхээ үсийг арчлах нь бол тэдний сүргийн дотоод байр суурийг ялгааг бол маш сайн харуулдаг гэж байгаа. За нөгөө талаар гишүүд хоорондын холбоог бэхжүүлэхэд нэлээд тустай ийм үйл ажиллагаа гэж байгаа. За шимпанзе нь бол холимог идэгчдэн амьтан шүү дээ. Элдэв идэгчдэн гэж ярьдаг тийм.
ихэвчлэн ургамал болон амьтны гаралтай зүйлсийг хольж хэрэглэн. За энэ байдал нь бол тэдэнд альва нэгэн эволюцийн хувьсэл, хоолт ижээлийн хомсдлыг бол тесч гаргахад нь бол тэр боломжийг илүү олгодог байна. Хэдийгээр элдв эдсэд нь хоолт ижээлийн үед нэг тийм жоохон эмх замраагүй мэт харагддаг ч гэсэн яг үнэндээ бол энэ давуу тал болж өгдөг. За шимпанзе өдөржин хооллох бөгөөд шүүслэг навч, боловсрсон жимс болно эдгээр нь бол ерөнхийдөө түүний тэргүүний сонголт. За ер нь бол ой модонд амьдарч, шавж жижиг амьтад навч идэх үе байдаг ч бас махаар хооллох үе байдаг. За хаяада тал руу гардаг. Тэгтээ ойгоос нэг холдохгүй. Учир нь ойгоосоо холдвол араатны зоог болохоо сайн мэддэг. Учир нь ер нь модон дээр илүү аюулгүй гэдгийг мэддэг учраас модон дээр байдаг. За шимпанзе зөрчлийг шийдвэрлэхэд, за мөн мэдчлэхэд тулалдсныхаа дараа эвлэрэхдээ хоол хүнсний зүйлсийг бэлгэснийхаа дараа эвцэлдэх аргыг ашигладаг. Эвцэлдэн бол шимпанзегийн хувьд бол өдөр тутмын амьдралын нэг хэсэг. Амьтны хүрээлэнд хийсэн судалгаанаас нь харах юм бол бүх насны ижил болон эсрэг хүйстэйн шимпанзенууд бол хоорондоо эвцэлдэг. Энэ нь маш ойрхон давтамжтай болдог. За энийг бол судлаач илрүүлсэн байна. За эмэгчингүүд нь 5 жил тутамд нэг удаа үр төлөв гаргадаг. Уртаараа 1.2 метр хүрдэг. За байнга одоо өөдөөс харж эвцэлдэг гэж байгаа. Шимпанзегийн бүлгүүд тэр одоо сүргүүд гэх юм да тийм нарийн тогтоосон газар их тийм нутрахаг гэж байгаа. Газрын нарийн тогтоосон хуваартай хөрш сүргүүдтэйгээ бол нэлээд тийм дайсагнсан харилцаатай их нутрахаг тийм амьтад байгаа. Иргэчингүүд нь бол хөрш сүрг рүүгээ зохион байгуулалтаагаар довтлдог. Заримдаа аимшигтай байдлаар энэ дуустдаг. Газар нутгийн тэмцэл бол шимпанзегийн хувьд бол маш чухал нэг хэсэг нь. Гэхдээ сүрэг дотроо бол альфа иргэчин болохын төлөө өрсөлдөөн бас давхар явагдана. Иргэчингүүдийн хооронд гинт довтолж орж ирсэн шимпанзенууд бусад сүргийн үр төлийг алж устгадаг, барьж иддэг. За энэ бол судалгаагаар тогтоогдсон. За зарим тохиолдолд зулзуунуудыг энэ иддэг болох нь ч гэсэн бас батлагдсан. Магадгүй өөр сүргийн эмэгчингүүдийг үржилд оруулахын тулд зулзуунуудыг алдаг байж болох юм а гэсэн юм таамгийг бол судлаач гаргаад байгаа. За шимпанзегийн царай хүнийхтэй юм одоо нэг хүний царай чинь юу штэ. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх айгүй том тойл штэ тий. За шимпанзе бол яг адилхан. Өөрийнхөө санаа зорилго, өөрийгөө таниулах зарлалын самбаршил байдаг гэж байгаа. Сүргийн хооронд цаг ямагт мэдээж өрсөлдөөн байдаг. Иргэчингүүд нь шууд тулалдахгүй. Эхлээд нөгөө том харагдана, ойрлон, сүрийг үзүүлнэ. За тэгээ шимпанзенууд хоол гуйх, тайтгарах, одоо дамгаалагч бодгалыг тогтоон барих, эвлэрэх дохио зангаа болгож алгаа дээш нь харуулan гараа сунгаж нэг нэгэндээ хүрдэг. За үүнтэй адил тэд дэгстүүлсэн байдлаар толгой дохих мэхийг зэрэг үйлдэл бас үзүүлдэг. За шимпанзегийн дохио зангаа нь хам утганд суурилсан олон янзаар хэрэглэгддэг төдийгүй сайн дурын шинжтэй байдаг. За хүний хөлийг бас ийм дохио зангаанаас хувьсан бий болсон байж болзошгүй гэсэн тайлбарыг бол биологчд өгдөг. За шимпанзе сармагчингийн уруулын уян атом байдал нь одоо нүүрний олон янзын хувирлыг гаргах тэр боломжийг олгодог. Хошуугаа цорвоолгох нь санаа зовсон, урам хугарсан, зовсон шинжийг илэрхийлдэг. Ихэвчлэн зулцгнууд нь ингэдэг. Мөн инээмсэж байгаа мэт царай нь гаргадаг нь хуцадбал нөхцөл байдлыг намжаахад хэрэглэгддэг. Зөрчилдөөний үеэр эр шимпанзе нь үсээ өрвүүлгэн хоёр хөл дээрээ зогсож урагш, хойс, савлах, мөчөр сэгсрэх юм одоо байдлаар бол дургуугаа илэрхийлдэг. За үүнийхээ дараа бол мэдээж дайралт нь эхэлдэг. За энэ үед газар халагдаж мөчөр чирж том чулуунуудыг шидэх маягаар бол дайрах гэж байгаагаа илэрхийлдэг. За шимпанзегийн үгийн санд гэж байгаа тийм хоорондоо харилцаж байгаа шүү дээ. Багада 34 янзын дуу аваа байна гэж судлаач гаргаж ирсэн байна. Ихэвчлэн ганцаарчилж бас цөөхнөрөө ангуучилдаг. Яах гэж байгаагаас хамаарч өөр дуугаар бие биендээ хариу өгдөг. Удаан гинжсэн гуугчаа ихэнхдээ бол хоол хүнс байна гэсэн үг. Харин аюулд орсон үед бол өөр дуу гаргана. Зөрчилдөөний үед бол ваа гэж нэг сонин дуу гаргадаг. За ачиргалтай зүйл тааруул бас нэг өөр дуу гаргадаг. Гайхшрах, аюултай амьтан гарч ирвэл бас нэг өөр дуу гаргана. За доогуур ирэмбийн шимпанзе, дээгүүр ирэмбийн шимпанзетэй харилцахдаа бувтнах мэт юм чимээ гаргадаг гэж. За том модны ил үнцийг хөл болон гараараа бөмбөрдөн цогтөг. Биеийг үүсгэн ирэх чинь уйхлах замаар бол бусдаа зам заадаг. Бусдыг олохдоо бас мод цогтөг. За тэд бол цагийн ихэнх хэсгийг бол нэг нэгэндээ одоо халамж тавих маягаар бол зарцуулдаг. За ер нь бол энэ бие биендээ халамжилж ингэж ойрхон байж дуу аваас гаргаж ингэж байгаа нь бол хүнийхаар бол хов зөөхтэй адилхан гэж нэг биологч бол тэр нөгөө юун дээр бичсэн байдаг юм. National Geographic дээр ярьж байсан амтны юун дээр. За үр төлийнхэд бол эхний 5 жил бол ихтэйгээ маш ойрхон амьдардаг гэж байна. За шимпанзе бол шимпанзегийн оюун ухааны чадварыг илтгэсэн нэг зүйл нь бол модны мөчөр болон чулууг ашиглаж хоол хүнсээ иддэг байна. Жишээ нь одоо навч хатны
хатсан навчийг ингэж модны хөндөй дээр одоо усанд ингээд дүрж агаад нэг осны одоо хөвөнд ус шингээж байгаа юм шиг шингээж агаад тэгээ амруугаа шахаж ус уудаг байгаа. За мөн жижиг мөчр саваа ашиглаж шавжийг шоргоолжийг үүрнээс нь ингэж түүж идэх юм одоо ингээд оруулж агаад ингээд наалцсан шоргоолжийг түүж идэх гих мэтэр одоо амруугаа хийж иддэг байгаа. За мөн мэдээж энэ дэхтэй хаана амьдарч байгаагаас бас хамаарна. За энэ байдал нь бол удамшдаг нэг сонирхол татчих. Биологчтой хувьд бол шимпанзе дохионы сурч чаддаг болохыг маш олон судалгаа тогтоосон байдаг. Энэ дээр бол Америк нэгдсэн улсын Жоржиагийн их сургуулийн хэд хэдэн биологчд бол энэ дээр судалгаа хийсэн байдаг. За дохионы үйл бол сурч чаддаг юм байна. Мөн өөрийнхөө дүрсийг толинд харж таньж байгаа судлаачтай анхаарлыг бас их татсан. Самар хагалах зорилгоор чулуу ашиглахаас гадна усан санд унсан гайдал жимсийг гар нь хөрөхгүй тохиолдолд саваа сунгаж авч байгаа харагдсан байна. За яг л одоо хүн шиг ингээ баруун гараа голдуу ингээ түгээмэл нэлээ ашигладаг. За энэ Америк нэгдсэн улсын Жоржиагийн их сургуульд хийсэн биологчдын хийсэн судалгаа байт юм л да. Тэн дээр 2 шимпанзе дээр туршилт хийсэн байдаг. Хоол авах эсвэл үйл дүрслэл үзүүлэх зорилгоор товчлуур дээр төстэй биетүүд бол ямар нэгэн ойлголт тэмдэглэсэн олон төрлийн тэмдгийг ингээ зааж сургасан байна. За бас нэг үр дүн гарсан нь өөрийн үйлдэлийн үр дагавар болон бусад бодгалуудад хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар тодорхой хэмжээнд байна. Бусдын оронд өөрийгөө орлуулан тавьж сэтгэдэг талаар бол зарим нэгэн юм шинж тэмдгүүд гарч ирж байна гэсэн юм сонирхолтой дүгнэлтийг хийсэн байдаг. За ингээд бид нар өнөөдөр шимпанзетэй таарсан аядагчид шимпанзед тижих гэж оролдоод маш харамсалтайгаар дууссан хэрэгүүдийг ярих гэж байна. За эхний хэрэг Тревисийн галзуурал гэдэг нэртэй хэрэг. За энэ баг шимпанзетэй холбоотой баг хамгийн алдартай хэрэг байна. Ер нь энэ талаар подкаст The National Geographic дээр бас хийсэн байдаг. Хэд хэдэн нэвтрүүлгүүд байдаг юм байлээ. Өнөөдөр бид нар одоо хэд хэдэн аимшигт тийм зүрх шимшрэн амьтны довтлохын тухай ярина. За шимпанзе бол ер нь хүний амьд хүрч чадах юм чадaltaй маш аюултай амьтанд тооцогддог. Гэхдээ яагаад ч миний амьтан хүмүүсийн сониуцсан гэлээ хөдлөгдөв. Ер нь бол гэхдээ яг амьтан бол хүн биш гэдгийг бид үргэлж санах хэрэгтэй. Тэр байглаасаа заяасан догшин зан авираа бол хизээд ч харуулж мэднэ. За ингээд Тревисийн хэргийг авч үзье. 1995 оны 10 дугаар сарын 24 Сандра ба Джерри Хэролд нар одоо энэ хос бол 3 хоног төрөөд 3 хоног болж исэн шимпанзег үрчилж аваад Тревис гэдэг нэр өгсөн байна. За мэдээж энэ бяцхан шимпанзед бол бүх хайр халамжаа зориулсан яг л хүүхэд шиг өсгсөн байна. 2000 онд тэдний охин Сьюзен автослоор амиа алдахад бол Тревисийн гэр бүл одоо маш хүн цохолтонд ороо. За тэгээ улмаар бол энэ Тревисийг бол маш их одоо хайрлаж өссөн байна. За Тревис бол яг тэр гэр бүлийн гишүүн шиг байсан гэж байгаа байхгүй. Зүгээр нэг тэжээвэр амьтан биш, жинхэнэ гэр бүлийн гишүүн шиг байсан. Хамтдаа хооллон, хамтдаа зугаална, зүлгэний машин унаж, зүлэг тэгшилдэг машин унаж тоглоно. За бейсбол үзэх дуртай амьтны ертөнцийн хувьд бол нөгөө яг энэ ч нөө тэгж л яриад байгаа юм байна тэр подкаст дээр. ДНК-гийн юугаар бол бараг 99% таардаг гэж хүнтэй те айгүй ойрхон байдаг. За тийм учраас Тревисийн хүнтэй төстэй зам авир дүлгүүн ааш аранш нь бол тэр хавьтай бол Тревисийг айгүй алдартай болгосон байгаа юм л та. Ерөнхийдөө бол яг хүн шиг гэж ингэж ойлгож хүлээж авсан байгаа. За маш олон хүн бол Тревисийг номхон соёлтой амьтан гэж үнэхээр хайрладаг гэсэн байна. Хөршүүдээс нэг нь бүр Тревистэй ноцлож тоглодог байсан. За хожим эрэхтэй бол тэгсэн байгаа юм л да. Тэр хөрш нь яг л хүн шиг хизээ тоглоом шуулга болж байгааг мэдэрдэг, зогсох ёстой үедээ зогсож чаддаг гэсэн гэж байна. За Тревис шиг хүнтэй ойр өссөн амьтныг ч гэсэн гэрийн тэжээвэр амьтан болгоно гэдэг бол ер нь зэрлэг аратан амьтныг тэжээвэр амьтан болгоно гэдэг бол өөрөө асар том эрсдлийг дагуулдаг. За яг тэгэхээр энэ шимпанзегийн ясны бүтэц булчингийн харьцаанд хүнийхээс бол бас хүчтэй байд юм байна. Тийм учраас энийг бол мартаж болохгүй. Цаг хугацаа өнгөрөхийн ирэхээр Тревис зөвхөн бие бэлдраараа өчрөхийг болоод зогсохгүй зан авирын хувьд их өөрчлөгдөж байгааг анзаарсан байгаа. Илүү төрөмгий, илүү догшин шинжтэй болоод байгааг ер нь анзаарч эхэлсэн байгаа. За ер нь олонний өмнө нэг тийм эвгүй аашлах, уурлах, юм авч шийдэх гэх мэт зан гаргаж ирсэн учраас Хэролдын гэр бүл бол олон нийтийн газар давуулж явах болсон байгаа. За тодруулбал нэг өдөр Сандра, Джерри 2, Тревис 3 хамтдаа машинтай зугаалж явсан байна. За тэгээ хотын төвд нэг уулзуур дээр зогсож байх үед замаар авч байсан нэг танихгүй хүн гинэд хоосон ундааны лаз ингээд шидсэн байгаа юм л гудамж. За тэр үед Тревис түүнийг хараад уурлаад хяналтаа алдаад улмаар бол суудлын бүстэй ураад машинаас гарсан байна. За тэгээд бүр солиочих юм шиг авирлж эхэлсэн. Гудамжаар нэг хүн замын хажуугаар явж байсан нэг хүн лөө дайрсан. Дараа нь газар төрөөж ойр орчмын машин дээр авирч гарч дэвсэлж эхэлсэн байна.
Хүмүүс яахаа мэдгүй сандарч ирсэн эцэст нь цагдаа нар ирээд ингээд тэг яг Тревис чинь тэр хотын цагдаа нараа бүгд л таньж байгаа юм л та. Мэдээж хэрэг үүсгээгүй. За яг энэ тухайд ингээд инээлдээд хөгжилдөд өнгөрсөн баг. Тэгээд яг хорхооч хор өрөхгүй номхон амтан гэж хотыг ирэхэд бол ботсон баг юм л та. Хожим бол Сандрагийн зүг рүү Стэнфордын амтны хянагчийн албан тушаалтан бас хандсан баг. Тэр Тревисийн талаар нэг тийм Сандрад нэг юм хэлсэн байгаа байхгүй. Энэ Тревис одоо шимпанзе бол яг нэг бэлгийн боожтойхоо насан дээр явж байна. Тийм учраас зан авир нь тогтургүй хүчирхийллийн шинж тэмдэг нэлээд илэрч болох эрсдэлтэй шүү гэдгийг анхааруулж хэлсэн байна. За энэ эрдэмтдийн судлаачдын хэлж байгаа бол нас бий үүсгэр шимпанзенууд юм гинтийн барьцгүй тийм уур хилэн гаргах юм хандлагатай байдаг. За гисэн Сандра бол энэ анхааруулгыг үл тоосон. Тревис хизээс тогшин ширүүн зан гаргахгүй гэдэгт би итгэж байна гэж хэлсэн байна. За ингээд амьдрал нь бол үргэлжлсээр байсан те. 2005 оны 4-р сарын 21-нд Jerry Herald хотоодны хорт авдраар нас орсон. Тухайн үед бол Сандра Тревисийг амтны асрамжийн газар буцаан огт талаар бодож үзсэн ч гэсэн эцэст нь бол түүний гэртээ үлдэхэр шийдсэн байна. За энэ бол аимшигтай шийдвэр байсан. Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. Тревис 14 настай болсон байсан. За 5 фут өндөр гэдэг чинь одоо бараг метр гаруй өндөртэй тий. 240 паунд жинтэй гэдэг чинь бас нэлээд жинтэй. Хэд таргалалтай болсон. Учир нь тэр зөвхөн одоо бүр яг хүүхч нөө фаст фуд өгöd эхэлсэн гэж түргэн хоол идэх эхэлсэн гэж. За энэ үед Сандра өөрөө 70 нас хүрч байсан. За тэгэхээр энэ үед нөө Тревис анхаарал тавих тусам Тревис улам их хэцүү зан авиртай болж гисэн гэж байгаа юм л да. Тогтургүй болж гисэн. Ингээд 2 дугаар сарын 16-нд Тревис Сандрагийн машины түлхүүрийг хулгайлаад аваа явцсан ба. Тэгээ машинд нь орж суух гэж үтсэн гэж байгаа. Сандра шимпанзег буцааж оруулахын тулд янз бүрийн аргыг туршсан ч нэмэр болоогүй. Аргаа бараад найз тэр Чарла гэдэг эмэгтэйг дууссан ба. Чарла Нэш гэдэг эмэгтэй хөршин л дөө. Тэгээ тэр ирсэн та. Тэгээд Тревисийн хувьд бол Чарлаг сайн мэднэ. Тэгээ тэр өдөр бол яагаад ч бүх зүйл өөрчлөгдсөн ба. Зарим хүмүүсийн таамаглаж байгаа Чарлагийн үсний засалт бол Тревисийн хувьд бол Чарла танихгүй юм болж харагдсан гэж үзээд байгаа. Магадгүй тэр шинэ үс засалт нь Тревисийг төөрөгдүүлсэн байж болох ч Чарла бол одоо дуртай тоглоомын бариад гэрт нь оруулах гэж үзсэн бол шууд Чарлаар уурлаад галзуу мэд товтлсон байна. За Чарлаар шууд дайсан Тревис шууд газар угаагаал яг зэрлэг тогшоо авираа гаргаж ирсэн л дээ. Тэгээд Сандра бол энэ үед яаж чадахгүй байсан. Яаж зогсоохыг оролцсон боловч чадаагүй. Ингээд ер нь энэ 70 орчим настай эмэгтэй хүн бол энэ нас бий хүрч байгаа шимпанзег зогсооно гэдэг бол үнэхээр хэцүү. Шимпанзе бол олон талаар бол хүнээс илүү хүчтэй байдаг. За ингээд хурд шүүрч аваа Тревисийн тол руу зогсон боловч нэмэр байгаагүй. Тревис бол юм чинээ тоогоогүй. Ингээд Сандра галтгоо руу гүйж ороод хутгаа шүүрч аваад шимпанзе рүү одоо дайрсан боловч нэмэр болоогүй. За тэгээд Чарлаг бол нэлээд зодсон байна. Тэгээд нөгөө 910 руу залгасан. Тэгээд 910 залгаад ингээд яг нөгөө урд хойноо оруулаад юм яриад байгаа юм л да. Тэгээд дуудахын сонсож байгаад ингээд нөгөө туслаарай тэр идчихлээ юу идээд байгаа гэсэн нүрийг идчихлээ. Манай найзын нүрийг идчихлээ. Танаа найзын нүрийг хэн идчихсэн бэ гэдэг ингээд нөгөө цагдаа тэнд ойлгох гэж оролдоод байгаа. Тэгээд ингээд тэгснэ хэсгөөч өгчлээ манай найз өгчлээ гэж. За тэгээ юу болсон ингээд асуусан чинь ингээд манай тэжээвэр шимпанзе ингээд хүнлүү дайрлаа гэж. За ингээд цагдаа нар ирсэн. 12 минутын дараа цагдаа нар ирээд за нүд хальтрам зүйлийг харсан баг. Цуснд будагдаж хөдлөгч тэнхээлгүй болсон Чарла Нэш газар тавьчих байсан. Дээр нь галзуур шимпанзе зогсож байсан баг. Цагдаа нарын хувьд бол сонголт байгаагүй. Шууд газар дээр нь Тревисийг 4 удаа буудаж амийг хоросон баг. За энэ явдлын дараа Тревис шинжилгээ хийсэн. Тревис шинжилгээ хийх үед түүнд Xanax гэдэг нэртэй тийм тайвшруулах юм өгсөн байсан тогтоогдсон. Цуснаас нь илэрсэн. Сандра ихэндээ энэ имийг өгсөн гэдгээ өөрөө үгүй гэж хэлсэн боловч магадгүй нөгөө яг энэ нэг Америкч нөгөө эмчийн жоргуугаар хамаагүй юм хэрэглэхийг хориглодог шүү дээ. Тэгэх юм бол асуудалд ордог шүү дээ. Ер нь. Тэгээ бид нар сэнийг анхаарах хэрэгтэй те. Дураараа юм авах хүшийг эмчд үзүүлж байгаа эмчийн жорын дагуу хэрэглэх. Тэгээ өөр нөгөө жоргуу юм өгсөн байсан учраас тэрнээсээ бас санаа зовоод ихэндээ өгөөсгөж байгаа явандаа те тодорхойл болж байгаа юм л да. За энэ Xanax гэдэг юм нь болохоор үйлчлэгээ бол нөгөө
Хятад бол фу 100 гэдэг нь одоо нөгөө side effect те одоо эмний гаж нөлөө бас байж болно гэж байгаа байхгүй. Хий юм харах, уур хилэнтэй болох, галзуурах гэх шинж тэмдэг илрэх тохиолдол байд юм байна. За эдгээр тийм учраас энэ эмний гаж нөлөө тэгээ Чарлагийн шин төрх, Тревисийн гинтийн уур хилэн гэдэг бүхэн ингээд давхцсан байх боломжтой гэж. Чарлагийн хувьд бол аимшигтай гэмтэл авсан. Тэгтээ амьд гарч чадсан. За амь нас нь аврагдсан ч гэсэн биеийн гэмтэл дэндүү хүнд байсан гэж байгаа. Насан туршдаа ирэмдэг болж үлдсэн. Тревис үндсэндээ бол түүний нүрийг нь бараг идчихсэн. Хамар, нүд, уруул энэ бүрэн тасарсан. Гавлын хэсгээрээ хагарч бутарсан. Ирүүн бараг салж унах гэсэн байна. Сүүлдээ тархиндаа ч бас ноцтой гэмтэл авсан. Тэгээд 10 хурууныхаа 9-ийг нь алдсан. Тэгээ мэс засалд орох үе түүний нүүрэнд Тревисийн шүдний хэсгүүд бас үлдсэн байсан гэж. Ерөөсөө амар догшорсон. Чарлагийн Чарлаг хагалгааны дараа бол сэтгэл зүйн зөвлөгөө аваарай гэдэг зөвлөгөө бол эмчнэр хэлсэн байдаг. За Сандра Хэрэлдийн хувьд бол 2010 онд тархины цус харуултаар нас барсан. За тэр үед Тревисийн халдлагатай холбоотой хуулийн асуудлууд бүр шийдэгдээгүй. За Чарлагнээс хэд дахин нөхөн сэргийх мэс засал хийлгсэн. За тэгээ энэ бол нүүр шилжүүлэн суулгах хагалгаанд хүртэл орсон. Ер нь бол 4 сая орчим доллартай тэнцвүүц юм эмчилгээ хийлгэсэн гэж байгаа. Маш их эмчилгээ хийлгэсэн. За тэгээд явандаа бол хараагүй болсон. За тэгээд ер нь Чарлаа бол өөрөө их өөдрөг үзэлтэй ийм эмэгтэй байсан. Тэгээд Чарлагийн өөрийнх нь ярьцлага бас YouTube дээр байд юм байлаа. Та бүхэн бас тэр ярьцлагыг сонирхоод сонсоод үзээрэй, нэлээд сонирхолтой. За Тревисийн галзуурл ингэж илэрсэн бол мов сармагчны хэрэг гэж бас нэг хэрэг гарсан. Тэгээд тэр ярьсан хүн тэгдэм байл. Сүүлдээ ингэ эрхийн уруугаараа миний нүд рүү хийгээд нэг талыг бол хуу татсан, дараа намайг чирээд одоо өсгийг минь хатсан. Ерөөсөө ингээд дайралтууд бол маш эрчимтэй хүчтэй явагдаж исэн. Ингээд сүүлд нь дайралтанд өрцөн ярьсан байдаг. За Сент Джеймс Ладонна 2 Калифорний West Covina-д анх танилцсан. За ахлах сургуульд сурч байхдаа үерхэж дотносож эхлээд за тэндээс хэд хэдэн жил болцоод за хоёулаа гэр бүл болох тал дээр их яараагүй юм шиг байна. Сент Джеймсийн хувьд бол уралдааны машин ундаг, жолооч байсан. За тэгээд гэрэлт бол миний мөрөөдлийг үгүй хийж магадгүй гэж боддог учраас гэрэлтээс орхон цухтаадаг гэсэн маа. Гэхдээ 1966 онд бол мөрөөдлөө орхиод анх учирсан тэр хүжжиг тосныхоо сүмд хормоо ихээр болсон байна. За харамсалтай нь Джеймс хормын ёслол дээр огт ирээгүй. Тэр өдрийг бол автомашинтай буюу жинхэнэ хайртайгаа өнгөрсөн гэж байна. За харин Ладонна найз нөхөд төрөл садгийнхаа дунд сүмд ганцаараа оцорч нүүр хийх газаргүй болсон байгаа. Яг энэ тухай сүлд нөр ярьсан байдаг. За энэ явдлаас хойш Сент Джеймсийн талаар нэг дурсгаа болсон. Түүний нэрийг л хэлэхэд хүн бүрт нэлээд тийм дургу байгаа нь анзаарагддаг гэсэн ба. Джеймс бол яасан баг юм л да. Энэ байдлаа засахын тулд тэр бүсгүйтэй хамт аялалд явъя гэсэн баг. За яг энэ аялалд явах шийдвэр нь бол энэ хоёрыг тэр сүүрэл рүү хөтлсөн хувь тавилангийн эхлэл байсан юм аа гэж тэр одоо сүүлд нь тэр ярьцлагыг авсан сурвалжлагч нь бичсэн байдаг. Тэр сууж ус хөлөн онгоц нь Африкийн иргэн ойролцоо эвдрээд за Танзани улсын ирэг дээр төр зогсоход хүрсэн байна. За Джеймс тэнд хэдэн өдөр саатах хэрэгтэй болоод нутгийн анчтай танилцаад за ан хийх тэр үеэр Танзани анчид дөнгөж төрсөн зулцахтай эм шимпанзег хөнөөсөн гэдгийг хэлсэн байна. Тэрийг мэдж авсан байна. За ингээд тэрнийх шимпанзе бол хаягдаж орхисон. За энэ үүнийг харсан Джеймс бол сэтгэл нь нэлээд өмрөөд шимпанзег авч асарч тэжээхээр шийдсэн байна. За ингээд энэ түүх эндээс эхэлж байгаа. Гэртээ буцахад амаргүй байсан ч гэсэн хэд хэдэн герман номлогчдын тусламжтайгаар Лос Анжелес руу нисэх онгоцны билет олж авч чадсан. За тэр үед бол шимпанзег Мо гэж нэрлсэн байна. За Джеймсийн хувьд бол энэ Мо бол түүний хүүн болсон байна. Онгоцны буудлын дээр нь ээж нь бол түүнийг тоссон. Харин тэр Ладонна тэр ер нь бол Ладонна бол ингээд тэр шийдвэрт нэлээ эргэлзэж байгаа. За гэдэг ингээд ер нь Джеймсийг шийдвэрээр дагсан байна. За Ладонна нэлээ одоо бохимдуу байсан ч гэсэн Джеймсийг бол нэг л өөр усныг анзаарсан байна. Одоо ялангуяа нөгөө Мо ингээд өргөж авснаас хойш ингээд илүү гэр бүлтэй, бүсгүйтэй, хайртай эмэгтэйтэй цаг зарцуулж учраас энэ өөрчлөлт одоо Мо бол сайн одоо өөрчлөлт болжээ гэж үзсэн учраас одоо эргэлзэхэ болсон байна. За энэ жижигхэн зочин бол Ладоннаг зөөлж чадсан. За Ладоннагийн ээж болон Эстел хоёул Мог хараад бүр сэтгэл алдарн дурлсан байна. За ингээд хосууд эргээд нийлсэн байна. За 1970 оны 6 дугаар сарын 6-нд Сент Джеймс ба Ладонна нар гэр бүл болоод Дэвисийнхэн гэдэг хочтой одоо овогтой болцохоос Мог хамгийн эрхэм зочин байсан. За энэ ердийн бус
ч гэсэн тийм жаргалтай гэр бүлийн эхлэл байсан гэж. За гэрэлснээс хойш ганцхан жилийн дараа Ладона хорт хавдрын онцтой гэж гарч ирсэн. Тэгээ ээж болох хүсэлтэй байсан боловч ээж болох тийм боломж одоо эрүүл мэндийн хувьд боломжгүй байсан. За хүүхэд төрүүлж чадахгүй болсон бол Ладона бол нэлээд гутарсан. За ингээд Джеймс бол тэгж хэлсэн байдээ. Яг нь Ладона бол тэгсэн байлээ л дээ. Салын. Одоо би ингээ хүүхд гаргаж чадахгүй юм. Хоёлоо одоо салын ихтэн Сент Джеймс бидэнд хүүхд байгаа штэ. Бидэнд муу байгаа гэж хэлсэн байт. За ингээд энэ хоёр цаашаа ингээ гэр бүлийнхээ амьдралыг үргэлжлүүлээд амьдэрсэн баг. За он жил өнгөрөх тусам Моугийн илэрхийлж буй сэтгэл хөдлөлүүдийн цар хүрээ Дэвисийн гэр бүлийнхнийг болон эргэн тойрны хүмүүсийг гайхшруулдаг гэсэн баг. 1998 оны 8 дугаар сард Моугийн амьдлаг торыг засахаар нэгэн гагнуурч ирсэн баг. Харамсалтай тэр засварын төхөөрөмжөө үлдээгээд Моу цахилгаан цохиулсан баг. Айд сандарсан Моу зүгтсэн. Хэдэн цагаас сургаггүй болсон учраас Дэвисийнхэн цагдаа дуудлага өгсөн. Моу аль хэдийн цагдаагийн машиныг гэмтээж нэг албаа агчийг дайрч гэмтээсэн баг. За дараа жил нэг эмэгтэй Моуг харахаар ирсэн баг. Түүнд одоо торноос гараа ингэсэн баг. Торлуу гараа хийж болохгүй шүү гэж хэлсэн баг. За бүсгүй Джеймсийн үгэнд орлого гараа торлуу ингэ шургуулсан Моу эмэгтэй одоо тэр хумсаал улаана бодсон юм шиг одоо тэрийн чигэртэй андуураа шууд амдаа хийцэн гэж. За ингээд юу бас хурууныхын өндгийн тас атсан баг. За энэс хойш тэр West Covina-гийн эрх баригчид Моуг хотод аюул учруулах утсан байна гэж үзээд унтуулдаг сумаар цэнгэлсэн зэвсэгтэй цагдаа нар ирээд Дэвисийн гэрт Моуг авч явахаар нэвтрээ орсон баг. За Сент Джеймс эсэргүүцсэн. Тэгсэн ч гэсэн Сент Джеймсийг газар унгаагаад за тэгээд бити авч яваач гэдэг ингээд яасан бол цагдаа нар бол гэрт нь орж түүний Моуг бол авч явсан баг. За ингээд нөгөө эзэн нь буюу Сент Джеймс аюулд орсон байдлыг харсан Моу торныхоо дотор хөл гараас авлан хам цохиж зэрлэгээр айшилж гисэн. Яг л нөгөө айшаа гаргаж гисэн. Цагдаа нар унтуулдаг сумаар гидсэн тус хацанд буудсан баг. За ухаангүй болсон Моуг тав тухта торноос нь хол цагдаагийн морь ашдаг чиргүүлэнд хийгээд яс аваад явсан. Дэвисийнхэн бол юу ч хийж чадаагүй. За үүнээс хойш олон жилийн турш шүүх ажиллагаа олон нийтийн анхаарал тунд бол Моу амьдрах болсон баг. 2004 онд Сент Джеймс ба Ладона нар бол шүүхэд ялалт байгуулад Моуг Animal Heaven Ranch гэж байгаа юм л да. Амьтны деваажингийн газар гэх юм уу да тийм хувийн байгалийн амьтны хүрээлэнд бол шилжүүлж чадсан байна. За яг тэнд очиод бол олон хүмүүсийн дунд амьдарч болохгүй. Яг тэр амьтдын хүрээлэнд бол амьдарч болно. Да Моутой бол үе очиж уулздаг байсан байна л да. За гэвч 2005 оны 3 дугаар сарын 3-ны өглөө Моугийн 9 насны төрсөн өдөр нь тохиосон байна. За ингээд энэ өдөр бол жинхэнэ одоо амьдралынх нь хард арсан зүйл болсон байна. Сент Джеймс болон Ладона нар бол одоо бэлэг, тоглоомнууд, бөмбөлгүүдийг машинда хийгээд төрсөн өдрийн цагаан билүү авсан байна. За энэ бол Моугийн төрсөн өдөр байсан гэсэн үг. Сент Джеймс жолооны ард Ладона хажууд нь суугаад Animal Heaven Ranch руу явсан. 3 цагийн хугацаанд ингээд тэр замыг туулаад тэгээ мэдээж одоо хайртаас одоо хүүтэйгээ энэ хоёрыг ч бараг хүүн болцсон байгаа шүү дээ. Уулзмуудтай маш их баярлжсэн ба. За ирээд Сент Джеймс одоо шоколадын сүйтэй хайрцаг авч буусан, Ладона бялууга барьж буусан. Моу алгаа ташин баярлан хашгирч ирсэн гэдэг. За төрсөн өдөр нь гэдгийг мдээгүй байж болох ч түүнийг хайр хосуудад хэмжээлгүй байсныг бол эндээс харж болно. За Ладона бялууга авчирч хідэн зүсэм зүсээд эхлээд Сент Джеймст дараа нь Моу төгсөн байна. За үнэхээр төгс гэр бүлийн уулзалт гэж хэлж болохоор юм уулзалт болсон. За тэгтээ энд нэг зүйл болсон. Ладонагаас нэг хэдхэн метрийн зайтай нэг наспиг үүссэн эр шимпанзе торноосоо гарч ирээд тэдний зүг айжуухан гитж гисэн ба. Хоёр хосын зүг. Ладона түүнтэй хас тулгарсан. Ойл ингээ биенийгээ ширтсэн ба. Ингээ шимпанзе цээжэд илдэн сүр хүчээ үзүүлж гисэн. Одоо дайрхаас өмнө сүр хүч үзүүлдэг гэд өмнө бид нар ярьжсэн те. Гинт шимпанзе шууд довтлсон. Байгалийн тэр хүрээлэнгийн нам гүм агаарыг Ладонагийн аимшигтай орилолт одоо таслаад орчин бол бүхэлдээ үүмэн саманд нэрвэгдсэн ба. За эхнэрлүү нь уралдан гүйж байгаа шимпанзег харсан Сент Джеймс бол туслахаар ухс хийсэн. За шимпанзегийн хувьд бол Ладонагийн араас одоо очиод юу яасан ба. Барьж авсан ба. За ингээд тэнд чинь нөхөр нь орж ирэн. За ингээд ноцолсон. За Ладонагийн зүүн гарын эрх ураг хамаг байдгаараа зууж одоо яг л нөгөө төмсийг ингээд бид нэг татж гаргаж ирдэг ш та газараас тийм тас татсан ба. За ингээд толгойр өнд цохиж ихэлсэн. За Сент Джеймс бол Ладонаг ширээнийхээ доогуур түлхэн оруулаад за ингээд тэнд ч удаа амар юм болж байгаа. За энэ зэрлэг шимпанзе төрхийн хувьд бол Моуг санагдуулах ч гэсэн тэс ондоо адгуус. За шимпанзе цадаа болж исэн Сент Джеймс хамаг хилэнг нь өөр дээрээ хүлээн авсан ба. 2 м гаруй орчим өндөртэй хуучин тамирчин Сент Джеймсийн хувьд бол ингээд
За тэр шимпанзе байсан. Дараа нь дахиад нэг шимпанзе гарсан. Нэг өсөндөө баг сүргээр шахуу тайрсан баг. За ер нь бол маш аюултай амьтан болохын тэр үед ингээд бүгд мэдэрсэн гэж байгаа юм л да. За тэгээд хамаг хүчээс авах том шимпанзег түлхэн холдуулсан ч гэсэн өөр нэг амьтан нуруу цохих шиг болсон. За ингээд дараагийн шимпанзе өөрлөө тайрсан. За ингээд нүүрний хэсэг нь нэлээд хазаж хөмсгний дээгүүрх ясыг боталсан. Дараа нь бол тэр амьтан бол хурууга түүний нүдний ингээд ухрахаар ингээд эрхүү урууга хийгээд татсан гэж байгаа. Тэгээ нүдийг нь сэтэлсэн. Ингээд шимпанзенууд Шен Джеймсийн тэр зүг рүү улам олуулаад дайрч хамрыг нь тас хатсан ба хуруу өмсгийг нь зажилсан. Одоо арсыг нь урж тасчихсан. Уруу шүдний үлдэгтэй зөрөөс тент чи ерөөс ингээд баг нядалгаа шиг болсон ба. За энэ дуу чимээ тэр хөлөмжний эзэн тэр Марк Каразерийн чихэнд төрсөн ба. За тэгээд нөгөө револьвер гэдэг чинь дамартай гар буу шүү дээ. 6 юутай сум ордог те. Тэр дамартай гар бууга барьсаар гүйж ирсэн байна л да. За тэгээд тэр шимпанзе рүү чиглүүлж гал нээсэн. Ямар нэгэн нөлөө үзүүлээгүй. За тэгээ илүү хүчтэй буу авч ирээд нохоогоо дагуулж ирсэн байна. За энэ үед том шимпанзерийн толгой чиглүүлж байгаа буутсан байна. За тэгээд мэдээж тархийн зад буутсан. Үүнийг харахад бол жижиг шимпанзе бусд нэг нөгөө Сен Джеймсийн цогцыг гэж байна. Сен Джеймс бол аль хэдийн амь тавьсан. Чирхийг оролцсон. Тэгээд Марк бол өвдөлөн суугаад одоо дахиад нэг гал нээсэн. Энэ удаа бол дахиад нэг шимпанзег буудж угсан байна. За ингээд түргэн тусламж эмнэлгийнхэн ирээд Сен Джеймсийг бол танигдахын аргагүй болсон байгааг бол харсан. Нүүрэн цуснд будагдсан. Одоо ерөөсөө ингээд нэг юм сэгэлж орхисон мах шиг л болсон байсан гэж байгаа. Хэдий түргэн тусламжийнхыг ирсэн ч гэсэн шимпанзег ийм хэсгийг одоо байна гэж ерөөсөө тухайн үед хинж төсөөлөөгүй. За яг хуу цогцын ингээд яг хуу сүулт нь гэсэн байна. Би буруу ярьчлаа. Бийг нь. Тэг яг хуу Сен Джеймс бол амьд байгаа юм л да өхөөгүй. Тэгээд нөө комд орсон байна. Комд ороод тэгээд 16 удаа месцэл хийсэн гэдэг үлээ нүүрэнд нь. Тэгээ нүүрийн ерөнхийдөө дахин нөхөх месцэл хийсэн. За тэгээ мөрдөн байцаалтаар шимпанзегийн торыг хамгаалтгүй орхисон нь байгаль хамгаалагчтай алдаа байсан гэдэг нь тогтооцсон учраас тэр газрыг бол шүүхт өгсөн байдаг. Тэгээ эдгээр Сен Джеймс одоо тахир дутуу эхнэрийнхээ байнгын хараа халамжинд байдаг ч гэсэн моог тогтмол эргэж оцсоор байгаа. За харамсалтай нь бас нэг зүйл болсон. 2007 онд моо торноос ороод зуцсан баг. Сургаггүй алгуулсан. За моог эргэн хайх ажиллагаа өрнөсөн. Тэгээ ямар ч уулмөр олдоогүй. Моогийн эрэл хайгуул хэдэн өдөр болоод хэдэн өдрүүд нь сарууд болоод эцэстээ жил болсон баг. Гэвч моог хизээч олоогүй. За Сен Джеймс болон Ладон нар бол хүлээсээр байгаа. За өнөөдрийг хүртэл бас хүлээсээр байгаа. Тэгээд моог дахин харах байх гэсэн итгэл найдвар бол өнөөдрийг хүртэл тээсээр байгаа. Тэгээ моогийн тухай өдөр шөнөгүй ярина. Маш их санаж байна. Амьдралдаа хизээч хэнийг ч моог шиг хайрлаж байгаагүй гэсэн үг нь бол сурвалжлагчид ярьслаа өгсөн байдаг тийм. Судлаачид яг энэ хэргийн дараа өшөө чи хэд хэдийг гарч байгаа. Шимпанзе бол ер нь ийм хүнтэй адилхан гомддог амьтан юм байна. Гомддог амьтан учраас хариугаа авдаг гэж магадгүй гэсэн. Энэ бол цэвэр эгоны асуудал гэж биологч үздэг байгаа. Амьтдад эго гэж байдаггүй бол шимпанзед бол эго ямар нэг хэлбэрээр байна гэж үздэг байгаа. За шимпанзе бол хүн лүү дайрдаг нэг шалтгаан нь бас энтэй холбоотой байж болох юм аа. Хэрвээ хүн өөр шимпанзед ямар нэг юм өгч байгаад өөрт нь одоо хоёр янзын хоёр шимпанзе байлаа гэхэд нэгэнд нь юм өгөөд нэгэнд нь өгөхгүй байвал энэ нь одоо бас дайралтанд өртөх шалтгаан болно гэж үздэг байгаа. За энэ дээр нэг түүх бий. Нэг залуу шимпанзе тэжээдэг байсан ба. Ер нь бол биологч хэлсэн байгаа юм л да. Наа чи нас би үрэх юм бол хүнээс нэг дунджаар 3 дахин илүү хүчтэй болноо. Ер нь нэг тийм сайхан санаа биш юм биш үү гэж хэлэхэд бол тоогоогүй. Ингээд хэлжсэн. За би бол эзэн шүү дээ битгий санаа зов. Та нарт бол хамаач байхгүй гэдэг иймэрхүү зүйлийг хэлсэн ба. За гэхдээ юм айгүй өөрөөр ирсэн. Тэнийг биологч тэр яг подкаст нэр хэлсэн байлээ. Энэ бол нохоо биш. Хүн биш. Яг завсрын амьтан. Тэнэг гэж хүн бодож болно. Гэхдээ ухаантай гэдгийг мартаж болохгүй. Хүнтэй төстэй юм амьтан гэж. Тэгээд ингэж байгаа. За шимпанзег асрамжийн төвд шилжүүлсэн байгаа яг нөө олон удаагийн ятгалгын үр дүнд. Гэхдээ жил бүр очиж уусдаг байсан. За тэгээд шимпанзе ч гэсэн одоо тэнтэй айгу дотно. Агил одоо би чамайг сансан шүү хүрээд ирвүү гэсэн байдалтайгаар. За ер нь бол тэр шимпанзег тэгээд нөгөө гэртээ аваад бас тэжих гэж бас нэг үдсэн байгаа юм л да. Болохгүй бол ингээд зассаад яачигээд засчихийгээд тэгээд ингээд засчих юм бол янз бүрийн даавар нь ялгарахгүй.
тэгээд тэжээх боломжтой байх. Айс цаан дөлгөн болох гэсэн таамагаар л юу яасан баг. Тэжээх гэж үтсэн баг. За ингээд мис заслын дараа бол одоо нөгөө тэр юг зассан. Шимпанзег зассан. Ингээд ер нь бол ингээд бас л ааш авирны ерөөсөө огт өөрчлөгдөг юм байна. Гэхдээ тэн дээр нэг биологч хэлсэн байлаа. Шимпанзег ерөөсөө засч болохгүй шүү гэд. Бас илүү догшин болох магадлалтай гэж үзсэн байна. За ингээд гэртээ авчирсан боловч тэр нэг юм хүлээгээд ийсэн юм шиг шимпанзе надад өгөх ёстой ч гэж бодсон юм уу. Тэгээд улмаар бол ямар ч шалтгаангүйгээр тэр залуу руу дайрсан байдаг. За тэгээд дайраад мэдээж одоо юу болсон тодорхой. Нүүр ам нь бол юу ч хүсэгэлсэн. За ингээд одоо энэ хэрэг бол маш харамсалтай. Гэхдээ энэ бол амьд үлдээгүй. Энэ залуу бол маш харамсалтай байдлаар цус алдаж нас барсан ийм хэрэг гарсан байгаа. За ер нь бол иймэрхүү хэрэгүүд нэлээд түгээмэл байдаг юм байлээ. Энэ дээр бас нэг түүх ярихад тэр Наташа Лигийн түүх гэж байгаа. За минь бүсгүй бол хар багасаа амтан тайртай. Ийм охин хүүхэд байхдаа орон нутгийн амтны хүрээлэнд хэдэн цагийн турш амттайг ажиглаад ингээ хараа зогсчдөг. За ер нь бол хизээ нэг цаг би амтны судлаач болно гэдэг мөрөөдөлтэй. За энэ мөрөөдөл нь 22 настайд нь биелсэн. Амтны хүрээлэнд ажилд орсон ба. За олон төрлийн амьтадтай ажилласан хамгийн хайртай нь бол 10 настай шимпанзе болох Волтер гэдэг энэ шимпанзе байсан. За Волтер бол уг хүрээлэнд төрсөн. За ихэн тодорхойгүй. Өвчнөр нас барсны дараа бол Наташа түүнийг өөрийн гараар өсгсөн байдаг. Жилийн Наташа бол яг өөрийн гараар ингээд ер нь хоол тэжээл өгдөг болсон. Жил яг ер нь ингээд хугацаа өнгөрөх тусам тэр хоёрын хооронд юм нандин холбоо тогтоод байсан баг. Цайны цагаараа Волтертай хамт тоглодог. За Волтер бол үргэлж тийм тоглоомж хүнтэй харилцах хүсэлтэй ийм найрсаг шимпанзе байсан гэж байгаа. За энэ шинж чанараараа амтны үрэлгийн гол од нь болоод байсан. Тэгээ учир нь шимпанзе төрөлхөөсөө л төрөмгийн аюултай гэж үздэгч Волтер бол арай л өөр байсан гэдэг. За энэний улмаас Наташа болон бусад ажилтнууд Волтерыг төрөмгөөлд гаргахгүй гэх тийм итгэлтэй болсон. Гэтэл нэг өдөр бүх зүйл оронгороо ирсэн. Волтер торноос орхосон. За амтны үрэлгийн зочид айд сандраад Волтер замдаа тааралцсан бүхнийг одоо шийдлээ, цохохын цохоод, самардахын самардаад, хазахын хазаад явсан байна. За яг энэ үед нь ойролцоо байсан Наташа Волтерыг хараад тайвшруулахаар оролцсон. За гэхдээ энэ бүхэн бол ерөөс ямар ч нэмэр болоогүй. Волтер руу шууд Наташа руу дайрсан байна. Тэр шимпанзегийн орилоо Наташагийн өөд одоо орилоод Наташааг чиглэлжгүйгээд тэр Наташагаас илүү том биетэй байгаа шүү дээ. Волтер бол түүний газар унаагаад одоо Наташааг бол бүр маш эрсгээр балбаж ирсэн байна. Одоо нүрийг нь ерөнхийдөө самардаад арсын мэрээ тас татсан. Наташа бол одоо өвчнөдөө шаналаад маш аимшигтайгаар байдгаараа чарлсан. За энэ дайралтын бичлэгнүүд нь бас байдаг. Гэхдээ энэ YouTube дээр бол хордсон байлээ. Ер нь бол тэнд бас хүмүүс аягүй сонин ингээд туслахгүй уцаараа бичлэг хийгээ зогсоод байсан гэдэг байгаа байхгүй. За тусмал усмс дуудахгүй ингээд бүгдээ ингээд уцаа гаргацаад ингээд бичлэг хийгээ зогсоод байсан. За Наташа бол зүгтгийг завдсан. Гэхдээ Волтер бол маш хүчтэй байсан. Нүүр, толгой, хүзүү, мөр, гар, цээж гэд бүх хэсгийг нь тасралтгүй хазаж мэрж цохиж гимтээж байсан. За тэгээд ерөөсөө энэ хар дасан зүйл бол дуусах шинж байгаагүй гэж байгаа. За Наташагийн бие бүхэлдээ цуснд будагдаад одоо Волтер ингээд бүх чадраа түлхэж холдуулах гэж хичээж байсан ч гэсэн шимпанзе бол дахин дайрсаар байсан. Тэгээ Волтероо гэд нэрийн дуудаад ухаан оруулахыг оролцсон ч ямар ч нэмэр байгаагүй. За яг энэ үед амтны үрэлэнгийн онцгой баг ирж Волтерыг саармагжуулж чадсан ба. Харин ажилчид Наташааг амтнаас холдуулаад яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн. Наташа бол амьд гарч болж чадсан. Эмчнэр түүнд нэлээд удаан мис засалт хийсэн. За тэгээ сэргэлт бол нэлээд удаан. Тэгтээ ингээд ямар ч сэргэлт бол байсан. Тэгтээ жоохон удаан. За Наташа эцэст нь ажилдаа эргэж орч чадсан ба. Гисэн ч гэсэн дахиж хизээж хуучин юмдээ орч чадаагүй. Энэ одоо дайралтал түнд маш хүнд тийм цохилт болсон. За хэдэн нэгэн цагт амтны хүрээлэнд баяр хөөртэй аз жаргалтай ажиллаж явсан бүсгүй одоо өөрийн хамгийн их хайрлаж байсан амьтдаас айж амьдрах болсон одоо харахад их хүнд байсан гэж одоо амтны хүрээлэнгийнхэн захирал нь хэлсэн байдаг. Депресс сэтгэл төвшөлтөнд одоо байнга автж явах нь бол өөрт нь хүнд ба өдөр бүр бол энтэйгээ тэмцэлдэж байгаа нь мэдрэгддэгэ гэж. За ер нь гэхдээ энэ айцад авахын тулд буцаж ажилдаа орсон гэж өөрөө бол ярьсан байдаг. За Волтерийн хувьд юу болсон бэ? Халдлагын дараа Волтер бол ерөөсөө өршөөл үзүүлээгөө шууд л одоо энэ шимпанзег буудаж алсан. За энэ бол амтны хүрээлэнгийн хувьд маш хүнд шийдвэр байсан ч гэсэн за Волтер бол маш тогтворгүй зан ааштай аюултай гэдэг нь бол тодорхой болсон баг. Хэдий Волтероос болж Наташа бие сэтгэлийн шарахтай үлдсэн ч гэсэн Волтерийн үхэлд бол Наташа маш их харамсаж байсан байдаг. Тэгээ Волтерыг бол зэрлэг амтан гэдгийг би мэдчихсэн.
За тэгээд энэ түүний үхэл би ямар нэгэн байдлаар буруутай юм шиг надад санагддаг гэсэн ийм зүйлийг бас ярьсан байдаг. Наташа бол одоо ч гэсэн ажлаа хийж байгаа. Амьтдад хайртай тэр сэтгэлээ, амьтдыг гих сэтгэлгээ бол баг багаар сэргээж чадж байгаа гэж одоо тэр юун дээр ярьсан байдаг юм аа. Untamed Animals гэдэг дугаар дээр бол ярьсан байдаг. За ер нь бол хамгийн ийдэг номхон амьтан ч гэсэн тодорхой нөхцөл байдалд гинт хувирч болдгийг одоо энэ үйл явдал бол маш тодорхой харуулж байгаа. За энэ дэр басны түүх ярихад гэрийн тэжээвэр шимпанзе бусад шимпанзегаас илүү төрөмгийн догшин байдаг болов уу гэсэн таамгийг би яг энэ хэрэг дээр биологчд гаргасан байна. Энэ Валери гэдэг амьтан тайртай нэгэн хүн байсан. За тэр хүн бол гэр оронгүй шимпанзе байгаа тухай сонсоод шууд үрчилж авахар шийдсэн ба. Хлоe гэж нэрлээд тэгээ удалгүй тэдний хооронд нэг тийм холбоо үүссэн ба. За Хлоегийн хувьд бол нэлээд ухаантай, инхрий зөөлөн, тоглоомонд дуртай ийм амьтан байсан ба. Харин Валери түнд бүхнээ зориулдаг. Техасын 50 амгалан хороолд амьдардаг байсан хуршүүдэн ч гэсэн Хлоег нь мэдэж ирсэн ба. Гадаа тоглож явахад нь хардаг, нэлээд дассан. Гэхдээ хөрш нь болохоор Рет гээд Рет ч одоо цагдаа байсан хүн. Тэгээд Рет бол дургүй байсан гэж байгаа. Энэ зэрлэг аратан бол ер нь эвгүй годамжаар ингэж одоо чөлөөтэй яана гэдэг бол эвгүй гэдгийг бол тэгээд гисэн баг. Гэртээ байлгаж болохгүй гэдэг. Ерөнхийдөө тийм хинд бол Валерид бол тоглоомоор ч хилдэг, уур уцаартай ч хилдэг, нэг зандарч үздэг, янз бүрийн байдлаар ингээл хилээл байсан баг. Валери бол өөртөө тоохгүй штэ. Валери бол аль болох тухтай амьдруулахыг л хичээгээд байгаа. За нэг өдөр Хлоe гадаа тоглож байгаад Рет ирсэн баг. Рет гэхдээ нэг тийм хашаага хөршин штэ. Хашаага яаж хийх талаар ярилцахаар ирсэн баг. За Валери түнтэй ярилцж Хлоe шууд Рет руу гараа сунгаад ингээд яасан ба хатсан ба. Тэгэхээр нэг тоглох гээд ингээд одоо ингээд ойртож жоод гарыг хатсан ба. За Ред инстинкт дээр хариулт үзүүл Хлоег шууд ингээд алгадсан ба юм л да. За энэ үед нь Валери балмагцсандаа Хлоe зүгээр л тоглох гэж байхад хэмээн ярьсан ба. Ингээд чамд хор хөрөхгүй гэ. За ингээд энэ хооронд Ред тэр хоёроор хэрүүл болоо. Тэгээд яг Ред буцаа яваад гисэн ба. Маргааш нь Валери орон нутгийн амьтны хяналтын албанаас дуудлага хүлээн авсан. За тэгээд тэр дуудлага бол гэсэн ба юм да. Хлоe Ред дуудлага өгсөн байгаа. Дайрсан гэдэг. За тэгээд одоо ингээд наад самгчин чи аюултай учраас бид нар одоо очиж авах хэрэгтэй, ингээд тусгаарлах хэрэгтэй байна гэж. За ингээд Валери сэтгэлээр унсан ба. За Хлоe торонд хоригдно гэдэг бол түүний амьдралыг там болгоно гэдэг тэр мэдчихсэн. Гэхдээ зогсоож чадаагүй Валери юу ч хийж чадахгүй. Ингээд амьтны хяналтын албаных ирэхэд Рет мөн хурж ирсэн ба. За Валери түүнийг харснаас одоо хүртэл уур хилэн тайлагдаагүй байгааг анзаарсан гэж байгаа. За офицерууд Хлоег авч явах гэж оролдож байх үед Рет гинт гүйчж шимпанзег барьж авахар завдсан ба. За ингээд үүссэн өмнөд дунд Хлоe сандарч шууд Рет рүү дайрсан. Ингээд Хлоe бол зэрлэгээр хашгирч эргэн тойронд нь өмнө самун тарьж офицеруудын хяналтаас гараад Ретийг газар унгаж байгаа нүрийг нь майжж толгойг нь хазж эхэлсэн ба. За энэ бол жинхэнэ балмад халдлага байсан ба. За Хлоe бол маш хүчтэй хурдан одоо шимпанзе байсан тул Ретийг одоо Ретд бол өөрийгөө хамгаалах тэр боломжийг ерөөсөө огт олгоогүй. За Рет бол түүний цохоод түлхэж холдуулахыг оролдсон ч гэсэн Хлоe одоо асар их хүчтэй байсан. За тэгээ Ретийн биед бол маш их гүн шарах цус алдалтыг бий болгоод маш ностой гэмтээсэн байдаг. За энэ бүхнийг харж зогсон Валери ушуу шоконд орсон. Хлоe хизээч ингэж аашилж байхыг хараагүй, зүудлээчгүй, юу хийхээч мэдгүй өөрийн хайртай шимпанзег хэн нэгнийг ингэж зоож байгааг хараад хөдөлсөхийн байгаагүй. Аз болж Рет амьд үлдсэн. Тэгвэл эмнэлэгт хэдэн 7 хоногийн турш эмчилгээ хийлгэсэн байна. За энэ албаныхны хэлж байгаагаар бол ингэсэн юм л да. Валеригаас Хлоег авах бүрч олон үндсэлтэй болсон. За энэ Валери хийхин бүсгүй хувьд бол дахиж ийм зүйл битгий тохиолдосоо гэж залбирч зэрлэг амьтдын талаарх бүхнийг судалж эхэлсэн байна. За энэ дээр түүнтэй бол энэ салбарын мэргэжлүүд холбогдоод өөрөө ч гэсэн бүр тэр газруудаас сайн дураараа ажиллах замаар бас судалгаа хийсэн байдаг л да. За энэхүү одоо сөрөг зүйлийг бол Валери өөрийн бүтээлч зан чанараараа даван туулж одоо эрэг болохыг нэлээд хичээсэн байдаг. За эцэст нь Хлоe бол амьтны үрээлэнд шилжиж амьдралынхаа үлдсэн хугацааг бол амар тайван орчинд бол өнгөрүүлэх боломжтой болсон. За одоо ер нь бол яг энэ хэрэг бол ингээд дууссан ба. За ер нь бас нэг түүхийг ярихад шимпанзегийн ааш арин шиг ерөөсө тааварлахын аргагүй гэж байгаа. Яг юу хийх вэ гэдгийг хүн тааж явах тийм боломж байхгүй. Маш тогшоо авиртай юм амьтан ба. За тэр Габоны өтгөн ширэнгэн дотор Лола их эрдэмтэн бүсгүй өөрийн багийн хамтаар одоо судалгаа хийх гэсэн ба. Шимпанзе судалгаа. За тэгээ энд нэг үйл явдал болсон.
За тэр Камила Хейз гэдэг хоёр эрдэмтэн бас хамт явж исэн. За зорилго нь бол мэдээж шимпанзегийн зан аршиг судлах, хүн төрөлхтний хамгийн ойрын төрөл болох эдгээр амьтдын талаар илүү дэлгэрэнгүй ойлгох гэсэн зорилготой байсан ба. Лола бол амьтны зан үйлийг судлах дуртай тууштай эрдэмтэн. Хэдий тэр ажлын шаардлагаар дэлхийн хамгийн аслагдмал үзэсгэлэнт газар дээр аялдаг ч гэсэн Габоны ширэнгөө түүний хувьд хамгийн хүнд сорилт нь болж исэн гэж байна. Өтгөн шигүү модыг туулан явж явах үед Лолагийн магнат тэнэж ойрын зайд хэд хэдэн шимпанзе байгааг олж харсан. За тэдийг хараад нэлээд баярлаад хамт яваа Камила Хейз хоёртоо за ийш дөхөд очие гэсэн ба. За нөгөө хэд нь бол арай болгоомж таацсан. За энэ хамаагүй ингэж ойртож болохгүй ханаа ч гэх нутрахх шүү гэдэг. За шимпанзе бол зэрлэг араатын илүү хүчтэй, илүү аюултай шүү гэдэг анхааруулсан ба. Гэвч Лола бол тэдний үгийг тоогоогүй. Ингээд ойртохор болсон. За яг ер нь Лола илүү ойрхоноос харъя гэж зүтгэсэн ба. Тэгээ айжуухан ойртож тэр найрамдлын дохой болгож ингээ гараа сунгасан ба. Гэвч шимпанзе энэ үйлдэлийг төрөмгийл гэж ойлгосон бололтой шүдээ ярьцалгаж шууд архирч гисэн ба. Тэгээ гинэд нэг шимпанзе ураг шүсрэж Лолагийн гарыг шүүрэн татаж өөр луга чангаагаад удалгүй бусад шимпанзеж халтаж түүнийг майдаж хазаж гисэн ба. Ингээ хамаг байдгаараа хашгирч Камила Хейз хоёр шимпанзег холдуулах гэж оролдсон ч улам гисч дайрсан ба. Камила Хейз рүү ч хоёр руу ч гэсэн дайрах гэж үтсэн ба. Эцэст нь тэд ухарч Лолаг 3 шимпанзе хэсмий балмад байдлаар яргалан бууг харж зогсохоор зөөр аргагүй байсан гэж. За Лола тусламж гуйн чарлж шимпанзег түлхэж тэмцэх гэж оролдсон ч гэсэн 3 шимпанзе дайрсан учраас дийлэх ямар ч тийм боломж байгаагүй. Камила Хейз хоёр бол ойролцоох чулуунуудыг шүүрч аваад шимпанзе рүү шидэх үед амьтад одоо айд сандрах болсон нь бол илт байсан. За тэгэд энэ хоёр судлаач бол ингэсэн юм л да. Маш олон одоо чулуун нүүлгсэн ба. Тэгээд Лолагг бол авахаар нэлээд үтсэн ба. Харин Лола энэ бол аль хэдийн цусандаа будагдаад тамир тэнхээ багаараа алдсан. Тэгтээ ингээд нэг төвцөр байсан. Эцэст нь тэдний тэр олон минут үргэлжлсэн тэмцэл бол үр дүнд хүрч шимпанзенууд бол зугтсан ба. Халлага үнэнхээр харгис байсан. За Лолагийн гар маш хүнд гэмтэж биеийн тэр чигээрээ шарахаар дүүрэн хөхнийц болсон байсан. За Камила Хейз хоёр бол хамаг байдгаараа төргөн тусмж дуудаад аврах баг эртэл хэдэн цаг болсон. За төргөн эртэл бол Лола тэсгийн аргагүй шаналдаа автаж хөвцсээр байсан. За гисэн идэж л бол Лола амьд үлдэж чадсан. Тэр 9 сарын турш эмнэлгээр хэвдэж мис заслуулан нөхөн сэргийн хэмжлэгэнд орсон. Гэхдээ бие махбодын гэмтэл бол түүний бэрхшээлүүдийг дөнгөж эхэлнэсэн гэж байна. За энэ халдлага Лолад сэтгэл санааны гүн хямрал нэр өгдүүлсэн. Ахин дахин өнөөх аимшигт үйл явдлыг зүүдлэн шүн дөлөөр байн хар дарах болсон гэж байна. Питикофобия буюу нөгөө сармчингаас айх сэтгцэн эмгэгтэй болсон. Өмнө нь өөртөө ихтэй нийтс нэгэн байсан Лола одоо бол байнгын төгшөөрт автаж явдаг ийм жожиг нэг эмгэгтэй болсон ба. Ажил нэгт мэрэгжил нэгт нөхд нь гэр бүлийнхэн түмэнд нэг санаа зовж мэрэгжлийн тусламж авахыг зөвлөсөн байдаг. Эхэндээ тэр нэлээд эргэлзэж ирсэн ч гэсэн эцэст нь бол сэтгэл заслын хэмжээд хандхаар шийдсэн ба. Ингээд имчилгээ маш хүнд байсан ч гэсэн Лола сэтгэл зүйн шархаа багаар даван туулж амьдралаа дахин эхлэх боломжийг бол олж авсан гэж үздэг. За цаг хугацаа өнгөрөх тусам Лолагийн сэтгцэд дээрдэж эрдэм шинжилгээний ажилдаа бас эргэж орсон. Ингэхдээ илүү хянуур амьтдын зэрлэг адгууслах чандыг айхавтар сайн ойлгож авсан байгаа. За өнөөдөр Лола бол зүгээр нэг судлаач биш. Харин зэрлэг байгалийн хамгаалал амьтны сайн сайхны төлөө тэмцэгч болсон. Тэр өөрийн түүхийг бусадтай хуваалцаж зэрлэг амьтанд хэтэрхий ойртож болохгүй учрыг хүмүүст ойлгуулахыг маш их хичээдэг. Энэ талаар лекц их тавьдаг. За тэгээд зэрлэг байгаль судлал бол тогтвортой, ёс зүйтэй арга барил их чухал шүү гэдгийг бусдад их уриалж, одоо амьтдыг бол хүндэтгэж хамгаалахыг бол бусдад их уриалсан ийм ажил хийдэг болсон. За шимпанзетэй холбоотой бас нэг хэрэг байгаа нь Тессагийн хэрэг. За Тесса гэх энэ эмэгтэй бол бас л амьтан тайртай нэгэн байсан. Баг хасаа л эхэлж одоо асрамжийн газар сайн дураараа одоо амьтан хамгаалах газар сайн дураараа ажиллаж амралтын өдрүүдээр орон нутгийн амьтны хүрээлэн ингээд нэлээд зочилдог юм хүн байсан байна. За их сургууль бол биологийн чиглэлээр төгсөөд Калифорни дахь амьтны хамгаалах төвд ажилд орсон. Тэнд 6 настай Матиас гэх нэртэй шимпанзетэй танилцсан байна. За энэ төвд нэг дуудлага ирсэн. Догшин ширүүн эзний гарт хамлагдаж байсан шимпанзег аврахыг хүссэн. За тэгээ Тесса болон бусад ажилтнууд яаралтай тусламж үзүүлэхээр тийшээ явсан байна. За Тесса Матиасыг шинэ орчиндөө дасгах, бусад шимпанзетэй харилцах аргыг заах үүрэг ноогдсон байна. Гэвч өмнөх эзнээсээ болоод хаширсан Матиасыг асарч халамжлахад нэлээд зүтгэл төвчээр шаардлагатай байсан. Эхэндээ тэр маш дотогшоо бүрэг ичимхий байсан ч гэсэн Тессад багаар ингээд дасаж эхэлсэн байна. За Тессатай тоглож бүр үсийг нь самнаж өгөх болсон. Энэ шимпанзений соёлд одоо юу
хайр халамж байгааг нэг илрэл юм а гэж Тесса үзсэн байна. За Матиас бол эрэл хайгуул дуртай, тоглоомд дуртай ийм сониуд сармагчин. За Тесса түүнийг хамгийн ойр дотныхоо анд гэж үзэх болсон байна. Цаг хугацаа өнгөрөхөн ирэхээр энэ холбоо бол улам гүнзгийч Тесса өдийн цайгаа одоо цайныхаа хамтаар идэж уухам одоо ингээд авчирч өгдөг болсон байгаа. Урд нь одоо бүрэг ичимхий хаширч дууссан 6хан настай энэ сармагчин одоо 11 нас хүрч одоо нас бий төрсэн одоо нэлээд том сармагчин болсон байгаа юм л да тий. За нэг өдөр бүх зүйл оронгороо иргэсэн. Тесса сургалтыг одоо яг Матиас тэр өдөр Тесса дээр очисон байгаа. Одоо Матиас дээр. Тэгээд Тесса ингээд яг Матиас ингээд амьсгаанд авчтаад байгааг харсан байгаа юм л да. Энийг л биш байна гэд. Ямар ч дохио өгөлгүй шууд Тесса руу дайрсан байгаа. За газар нугаагаад орилоод за шүдэрээ хатсан хумсаараа майжж ирсэн. За тэгээд ерөөсө Тесса нэг Матиаст айгүй хайртай суучаас ерөөсө хариу тэмцэл үзүүлэхгүйсэн л да. За энэ нь бол яг нэг аргагүй хэрэгтэй сүүл рүүгээ тийжилж ирсэн байна. Матиас улангасан байдлаар Тессагийн одоо ер нь нүүрний хайрсан хэд идсэн газар нь хуу татсан байна. За тэгэхдээ Матиасыг ерөөсө дийлэхгүй байсан. Нас бий гүйдсэн 5 хүнээс ч илүү хүчтэй шимпанзег дийлэх ямар ч боломж байсангүй гэж. Тусамж гуйж орилсон ч гэсэн бусад ажилтнууд балмагдаж юу ихэ мэдэхгүй байсан. Нэг ажилтан яаралтай уцаа шүрэн авч түргэн дуудсан. Хэдхэн ормын дараа бол төвийн шуурхаа баг ирж ирсэн ч гэсэн Тесса бол маш их цус алдсан байсан гэж. Тамир тэнхээгээ алдаад цусандаа будагдсан газар хэвдэж байх зур Тесса Матиаст өнгөрүүлсэн бүх одоо сайхан мөчүүдэд эргэн дурсаж исэн ба. Яагаад яг юунд буруутсан юм бол яагаад тэр гинэд өөрчлөгдөв гэдээ өөрөөсөө бол нэлээд асуусан байгаа юм л да. Ухаанаа баг багаар алж эхлэх үед холоос дуулдах түргэн тусламжийн дууд тохиолол Тессаг амьд үлдэх итгэлийг бэлгэлсэн. За тэгээ энэ үед бол эмнэлгийн баг ирээд нэгэн амьд одоо ингээд газар өвч байгааг нь олж хараад тэгээд эмнэл рүү авч явсан баг. За дараагийн доног Тессад хэд хэдэн мессеж хийсэн. Тэгээд маш нарийн хүнд мессежууд хийсэн гэж байгаа. Гэмтэл нь бол маш ноцтой байсан ч гэсэн ингээд найдвар их бага байсан ч гэсэн ингээд аврахыг маш их хичээсэн. Тэгээд хэдэн 7 хоногийн турш эрчим тэмцэлгээ хийлгэсний дараа бол Тесса аажмаар идэрэх болсон. За төд удалгүй Матиасыг яг Тесса нэг эмнэлэгт байхдаа юуг олж өгсөн баг. Матиасыг буудсныг мэдсэн баг. Тэгээд 5 жилийг түүнтэй хамт өнгөрөөсөн бүсгүй хувьд бол энэ мэдээ бол аимшигтай байсан. Тэгээд Тесса бол одоо ч гэсэн амьтаа хамгаалах төвдөө бол ажилласан хэвээрээ байгаа. За дараагийн эрг Сьерра Леонд болсон шимпанзен дайрал. За энэ түүх бол зэрлэг амьтдын хандлагын түүхэнд бичигдсэн хамгийн хэрцгий, хамгийн аимшигтай хандлагуудын нэг. За Сьерра Леон улсын халуун ширэнгийн ойд нэгэн аимшигт хэрэгт явдал өрнөсөн. За тухайн бүс нутаг ургамал ан амьтдад мэдээж одоо маш их хэмжээгээр байдаг. Одоо үнэхээр үзэсгэлэнтэй ногоон деваажин луугаа ийм газар байна. Гэвч нэгэн өдөр Сьерра Леон дайн эхэлсэн. Газар нутаг түлш байгалийн нөөцийн хувьд бол урд хожид байгаагүй эрэлт хэрэгцээд одоо дагуулсан ирсэн энэ бүхнийг бол оронгоор нэг үсэн. Юун тэр байгаль хамгаалах, юун тэр ургамал амьтаа. За шимпанзенууд энэ дайны хамгийн хүнд хор шууршгийг амссан гэж үздэг. Өмнө нь 30,000 орчим шимпанзе оршин амьдарч эв нэгдэлтэй гэр бүл сүргээрээ бие биеэ түшин амьдарч байсан бол байгаль орчны сүйтгэл хүнээр өдөр дуусан зэрлэг устгахлын улмаас тоо толгойн хэдхэн мянгад хүрсэн байна. За ширэнгэн бүс нутагт байсан цэргүүд ихэвчлэн нас бий гүйсэн шимпанзег хөнөө зулцгийг нь амьдаар навч хар зах дээр гэрийн тэжээвэр болгон зарах зорилгоор хулгайлдаг байсан. Энэ бүх зэрлэг балмад үйлдэл олон амьтны эрхийг хамгаалагчдыг игдүүсдэг төрүүлж улмаар тэр шимпанзенуудыг хамгаалах, хүний шунлаас хол байлгах тийм одоо урайлгыг бий болгосон байна л да. За шимпанзенууд энэ Сьерра Леоны нийслэл орч тэр Такугама гэдэг нэртэй шимпанзегийн хамгаалахын байгалийн нөөц газар байна. Энэ газарт өнчин ганцаараа үлдсэн шимпанзенуудыг сүүлийн 30 жилийн турш хүлээн авч халамжилж ирсэн. Эдгээр шимпанзенуудын ихэнх нь одоо дайнтай үед цэргүүдийн гар дор алуулж зовж шаналсан байх нь одоо түгээмэл. Тэгээд бараг анх хүний барааг харсан туусамж нэг ихэд голдуу гэр бүлийн нүдэн дээрээ хөвс тэмтрүүлсэн ийм зүйлүүд бол харж исэн байх магадлал өндөртэй гэж үздэг. За зарим шимпанзе бол шүдийг нь хугалж жижигхэн одоо торонд хэд хоногоор хойж бүр арх хүртэл уулгаж байсан ийм тохиолдлууд байдаг. Ер нь бол ингээд хүний тэнд байлжсэн цэргүүд бол ер нь зугаа гаргадаг байсан гэсэн үг л дээ. За энэ Такугама гэдэг газрыг бол шимпанзенуудыг хамгаалах замаар аялал жуулчлалын зорих газар болгоод улмаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс хүний шунал одоо байгаль эхийг гэмгүй амьтдад яаж хортоогоор нөлөөлж болохыг харуулах юм боломжтой гэж үзсэн байгаа юм л да. Ингээд
энэ зорилгоор 2006 онд Америкийн элчин сайдын яамны барилгын ажлыг хариуцж байсан гүйцэтгэгч Алан Робертсон, Гарри Браун, Ричи Гуди нар л энэ нутгийн одоо ирж тэр хөдөж авсан байна л да. Мельвин Мамагийн удирдлагаар одоо тийм энэ хавьд аялах завшаан тохиолсон байна. За энэ санал бол мэдээж маш сонирхолтой санал байсан. Бүгдээрээ нэгдэн такси дуудаад Ширэнгой руу 30 минут үргэлжлэх тэр аяллаа эхлүүлсэн байна. Таксинд сууж явж байхдаа Сиерра-Леоны үзэсгэлэнт байгалыг одоо нэлээд биширч за тэр сонирхолтой түүхэн баримтуудыг сонсч ирсэн. Харин тэдний очих гэж байгаа газар нь тэр 100 акр талбайтай хамгаалтын бүсийн дотор ямар нэгэн зүйл ер нь нэлээд буруу тийш хэрэгжижсэн нь бол тухайн үед мэдээж хинч мэдээгүй. За ингээд Такугамагийн хамгаалтын бүсэд ажиллаж исэн ажилчид шимпанзег хооллож байтал гэнэт хэсэг шимпанзе уурсаж цахилгаантай хашааг даваад оргож чадсан ба. За энэ мөчөөс эхлээд хэрэг явдал айгүй эвгүй тийш хэрэгжижсэн. За энэ шимпанзенууд болохоор оргож гарсныхаа дараа жинхэнэ аимшиг ихлүүл замд нь таарсан хин бүхнийг урж тастаад гимтэйхэд ингээд 31 залуу шимпанзегаас бүрдсэн сүрг тэр Бруно гэдэг 120 кг хэмжээтэй нэлээд том эргчин одоо Бруноч баг 2 м өндөр байсан гэдэг баг шүү. Сүүчтэй шимпанзе байсан ба. За Бруно бол багадаа ээжээсээ хагтсан гэр бүлийг нь хүмүүс алж яргалсан явдлыг өөрийн нүдээр олж харсан тийм золгүй амьтан байсан баг. Түүнийг $30-оор хар зах дээр худалдаж байсан тэр баримтыг бол хүмүүс харсан байдаг. За тэгээ энэ бол мэдээж амьтны амьдралыг боломд ортуулна. За энэ шимпанзегийн нийгэмд сүргийн ахлагчийг хамгийн хүчтэй догшин бус харин хамгийн ахмад шимпанзен одоо зөвшөөрлөөр томилдог. Хэдий хүч чадлаараа өрсөлдөгчөө ялж чадсан ч ахмадуудын ивэл үгүй бол тэр жинхнээс өдөртөгч болж чаддаггүй гэж судлаач үздэг юм байна. Сүргийн ахлагч бол хамгийн сул дорой гишүүнээс өксүүлээд гишүүн бүрийг хамгаалах үүрэгтэй маш хүн ачаа үүрдэг юм нэг. Бруно бол бүх талаараа ямар ч хэрэгэлзээгүй сүргийн манлай байсан гэж байна. Сүргийн бусад бүх гишүүдээс хавьгүй том биетэй Бруно хүн төрлөختнийг үзэн ядсаар энэ үзэн ядалт нь тун удалгүй 4 жуулчин болон тэдний жолооч Иса Каногийн амьдралд бодиттойгоор буух гэж байсан. Таксийн хүрээлэнгийн үүдэн дээр зогсоход Иса сигнал өгч хин нэгэн хаалгыг нээх болов гэж найдан хүлээсэн байна. Дотор нууны юунууд оргоод буу юм болж байгаа шүү дээ. Харамсалтай нь энэ дууд тохиол тэдний одоо юу гэсэн яг энэ дууд тохиол тэр шимпанзенуудын анхаарлыг татсан байна. Ан гүнээс Бруно болон түүний цусан шунсан сүргийн хамт бөөнөрө гарч ирээд шимпанзенууд бол таксиг бүчин орилдож хаалга цонхойг нь балбаж ихсэн. За хүмүүс машин дотроос айц давцнууд дээр бүгдийг харж байх зур Бруно биеийн хэмжээ тэдний бүр чиг цочоосон ба. Анх харахад бүр горил шиг харагдчихсан гэж. За энэ аюулыг ойлгосон Иса яарсан ухарч хурдаа нэмэхэд Бруно гүйц цочоод машин дээр үсрэн гарч ирсэн байна. За орилж аимшигт хурцшуудаа харуулan машины хамрыг балбах бөгөөд салхины шилийг нь хагалж дотоош нэвтрхийг оролдож эхлэв. Машин доош уруудаж давхих үед Бруно арын цонх руу чиглэн шилийг нь хагалж доторх хүмүүс рүү дайрч хамгийн түрүүнд Мельвинийг барьж авсан байна. За Бруно түүний гарыг амандаа хийж сэгсэхдээ арьс ясыг нь урж тастан өвдөлтөөс болж Мельвин бол аимшигтай чарлсан байна. Аим тэмцэжсэн. За найзууд нь туслахаар оролцсон ч Бруно дэндүү хүчтэй байсан. Тэд энэ хүнд хүчээр нөхцөл байдлаас гарах арга зам хайгаад улмаар Иса чи яваараа бошоохон яваараа гэж хэлсэн байна. Машин бол огцом хурдаа нэмсэн. Хажуу тийш эргэж зогсоход Бруно гинэд одоо хөдөлсөн машинд цочирдож байгаад унсан байна. За тэгээд Алан болон Гарри хоёр бол Мельвиний хөлнөөс барьж Бруногийн гарт одоо бүрэн орж амжаагүй байхад нь чирэн татаж буцаад машинд оруулсан байна. За энэ халдлагын шокноос арай их гарцгааж байх үед бол Мельвиний хувьд бол жинхэнэ зовлон энэ хүчөөс нэхсэн байна. Гарынхаа хагасыг 3 хурууныхаа хамтар алдсан байна. За Гарри түүний таймшруулахыг оролдож самсныхаа ханцууг урж аваад одоо тэр гарыг ингээд боосон байна. Харин жолооч Иса бүр сэтгэл зүйн хяналтаа алдаж эхэлсэн. Сиерра-Леонегийн уугуул шимпанзегийн юу хийж чадахыг биеэрээ мэд хүн тэр өмнө нь тэдхэн секундэд хүн хэрхэн шимпанзегийн сүргэнд бариулж байхыг хоёр үднэрээ бас харж ирсэн юм түүхтэй. За тэгээ Иса машина жолоодоод амь тэмцэн ойрлох шимпанзенуудын өөдөөс галзуу мэт тавьсан байна л да. За тэр нөөц газрын хаалгыг шууд мөргөж гарахыг л амьд гарах ганцхан боломж гэдэгт итгэж ийсэн. Хамаг хурдаараа давхиж машин одоо тэр зузаан төмөр хаалгыг бол маш хүчтэй мөргөөд дотор нь байсан бүх хэсэг хугацаанд бол ухаан алдсан байна. За Гарри анх сэрэгтээ Мельвиний муухай чалаанс болж сэрсэн байна. Тэгээд машины эргэн тойрныг харахад бол бүгд ор сургаггүй алга болсон. Ганцхан тэрл үлдсэн байна. За Гарри нэлээ ингээд алсад бол орилон сонссон байна машинаасаа гараад. Тэгээд Бруно Мельвин нарыг чирэн ойроо зөөж байсныг бол юу н сонсоод ойлгосон байна. Тэгээд сүрэг шимпанзе түүнийг тойрон бүчиж жинхэнэ зэрлэг балмад байдлаар бол халтгаар зэхэж байсан байна. За найзгаа аврахын тулд Гарри машинаасаа гараад газраас
хурц мод шүүрэн аваад чарлан Бруногийн анхаарлыг татах гэж оролдсон баг. За зэрлэг шимпанзенууд хүний өдөө шууд тулгаас бас болгоомжлдог. Тэгээд би болон одоо тооны үчээр давууч гэсэн ер нь хүний яг нэг босоо зогссон бие чинь бас их сүртэй харагддаг юм байна л да. Одоо тэгэхээр бас тэрнээс бас баг зэрэг сүрддэг юм байна. Харин Бруно бол хүнтэй ойр өссөн учраас хүнээс юусаа айхгүй маш хол урдан шалмгаа байдлаа бүрэн ухамсарсан байсан учраас шууд тулсан баг. Гариар дайрсан. За ингээд Бруно нь 2 м өндөртэй, харин Гари ердөө 180 см өндөртэй. Гэсэн ч Гари 50 байдлаа хадгалж Бруногийн дэргэд Бруно дэргэдний ирэх мөчд бол модоор хүзүүн дунд нь хүчтэй зохиж газар унгасан баг. Бруно босыг оролцсон ч Гари түүнийг дахин зохиж газар дарсан унгасан хэвээрээ байсан. За энэ үед Бруногийн сүрэг айд сүрдэж хөдөлгөөнгөө зогсож байсан баг. За тэд сүргийн тэргүүнээ одоо ингэж нүдүүлж байгааг чимээг айдж байсан. Эцэст нь Бруно ялагдлаа хүлэмжшүүлж буулт хийсэн шинжтэй болоод ирсэн баг. Тэр ойроо ухарч бараа сүрэг нь алга болов толгойлогчийнхоо ялагдлыг харсан сүрэг шимпанзе уур хилэнгээ дарж чимээгүйхөө ойроо бутсан баг. За ялалт байгуулсан Гари газар хэвтэх Мельвинийг харан босгохыг оролцсон. Гэвч Мельвин өөрөө биеийн даа зогсох ямар ч чадлага болсон баг. Бруно баруун хөлийнх нь ихэнх хэсгийг нь тас хатсан байсан. Хажуу хавийн шимпанзенууд бүгд явсныг баттай мэдсэн хойно Гари Мельвин тусамж олохоор шийдээд үл таних ширэнгээ ой дундуур ганцаар алхсан баг. За ой дундуур төөрч явахдаа Гари эцэст нь Ричи болон Аалон хоёртой таарсан. Тэр хоёрт Мельвин дээр очиж тусамж үзүүлэхийг захиад за Иса огт алга босныг анзаарсан. Иса ерөөс олдохгүй байгааг анзаарсан. Бас нэг хүн байгаа шүү дээ. Ричи дүнд Иса машиныг төмөр хаалгаар нэвт гарах орлого нь бүтлгүүлсний дараа тэр даруй машинаас гарч хан даван зугтсан тухай хэлсэн баг. За Иса бусдыг зүгээр л орхиод гол зам руу өөрөө цухтагаа яваад гисэн те. Гаригийн сэтгэл нэлээд гонсоогоод толгой тохоо за хоёр нөхөдтэй анхаарал болгоомжтой байж дараа араасаа харж авахыг хэлээд тэгээд тусамж дуутахаар явсан баг. За нөгөө хоёр найз нь Мельвин дээр буцаж очиод хөлнийхэн цусыг тогтоохын тулд өөр нэгэн даав нэмж боож өгсөн. За Мельвиний хувьд бол Гаригийн нуруунд дээр тулж тэд хоёр биенээ түшиж гол зам руу гарч эцэст нь цэргийн машинтай арай ээж таарсан баг. За Ричи Аалн хоёрын хувьд бол цэргийн эргүүлд одоо болсон явдлыг бүгдийг ярьсан. Машин тэднийг аваад Мельвинийг хамгийн ойрын эмнэлэг рүү бол яаралтай өгсөн. За Гари бол энэ үед амьсгаа авч сэтгэлээ арай хийн тайвшруулсан. Гэхдээ нөгөө энэ бүхэн ингээ болоод өнгөрсөн гэдэгт ерөөсөө итгэж өгөхгүй байсан л да. За энэ бол магадгүй ямар нэгэн хар дарсан зүйлүүд бол амьдч байгаа юм шиг тийм мэдрэмжийг төрж ирсэн гэж байна. За Гари, Мельвин, Ричи, Аалан нар бүгд амьд гарсан. Харин Исад илүү аимшигтай хувь тавилан ногдсон баг. За хожим Исагийн нөгөө жолооч нь шүү дээ тийм. Исагийн цуснд будагдсан хазуур тастуулсан цогцыг олсон. Доод ирүүн тасарсан гиз дотрыг нь уудлан гаргасан баг танигдахын аргагүй болтол нь оргисон. Ингээд уурсан шимпанзенуудын сүрэг түүнийг гүйцэж дөрвөн мөчийг нь санжиж дараа нь үлдсэн эсхийг нь тасдаж идсэн баг. Бруно ерөөс орс руу галах болсон. Сүүлд яг энэ торноос мултарсан 31 шимпанзегийн 27-г нь барьсан байдаг хаа. Бруно бол ерөөсөө олдоогүй. За тэгээд 4 сар мөч олдоогүй нэг нь Бруно. Түүнийг олохын тулд олон удаа эрлийн ажиллагаа явуулсан гэсэн бүгд бүтлгүүцсэн. Гэхдээ Бруногийн байрлалыг мэдээсэн тохиолдолд бол олон удаа бүртгэгдсэн. Тэр нь бол ямар нэгэн байдлаар хүний гараас мултарч чадаад байсан байна. За Бруно ямар ч анчтын хөдөлгөөнийг урьдчилан харж байгаа юм шиг л алга болдог байсан гэж сүүлд нь ингэж хэлсэн байна. Тэгээ хүмүүсийн гарт амссан зовлонгийн хэмжээ түүнийг ийм нарийн мэдрэмжтэй болгосон байхыг бас үгүйсэхгүй юм аа гэж сүүлд бол биологчд бол ярьсан байлаа. Энэ Сьерра Леоны ширэнгээ ойд бол үхэлтэй тулгарсан тэр аимшигт өдрийг энэ дөрвөн залуу хизээч мартахгүй нь ойлгомжтой. За хамгийн их сэтгэл зүйн даамтанд орсон Гари. Тэр дараагийн хэд хэдэн сард ер нь хар дарсан зүйл бол байнга зүгдэлжсэн ийм хэрэг болсон байна. За ингээд их мөнд үзэгчтэй өнөөдөр бид нар шимпанзетэй таарсан аялагчд мөн тижих гэж оролдоод маш харамсалтай байдлаар дууссан энгийн иргэд байгаль хамгаалагчдын тухай ярьлаа. Ингээд таалагдсан баг гэж та бүхэнд найдаж байна. За өнөөдрийн дугаар жоохон урт болчлоо. Хүлцэл өчье. Бид нар ингээд нөгөө материалаа цуглуулад орчуулад байсан чинь ингээд олон материал болчлоо. За ингээд энэ удаагийн дугаарыг бэлтгэхэд бид нар их сурвалжаа дурдах ёстой. Акимушкины байгалийн сони ачин гэдэг номыг ашигласан. За хятад хэл дээр нөгөө Капада Донго гэдэг амьтны тухай номыг ашигласан бол Шарлотт Боленбрукийн амьтдын амьдрал энэ дээр бол илүү судалгааны ажлууд бичигдсэн байдаг. За Сарашина Исаогийн мөхлөөр дүүрэн хүний түүх гэдэг одоо сонирхолтой номыг ашигласан. За энэ бол бидэнд бас нөгөө бэлгэлсэн ном. За баярлалаа. Мөн The When Animals Attack гэдэг
подкастын 3 дугаарыг ашигласан. The Final Affliction хэмээх подкастыг бас ашигласан бол Untamed гэдэг бас амьтдын амьдралыг үзүүлсэн подкастыг ашигласан. За мөн National Geographic Channel тэндээс бол одоо дугааруудаас нь бас шимпанзетэй холбоотой дугааруудыг авч ашигласан. Ингээд бараг 9 их сурвалжаас бол өнөөдрийн дугаарынхоо та бүхэнд хүрлээ. За ингээд дараагийнхаа болсон явдлаар бүгдээрээ уулзцгаая. Тэгээд биднийг байнга дэмжээрэй. Ингээд Frame Podcast-ийн дараагийн дугаараар уулзцгаая. Шанхай Диснейландын аяллаа хөтөлбөр бэлэн боллоо. Манай аяллаа хөтөлбөрт 8 том сэдвэгдсэн парк бүхий Шанхай Диснейланд маань багтсан. Үүнд Mickey Avenue, Эзэнсийн болон адал явдал дарал замун ирээдүйн ертөнц мөн дэлхийн хамгийн албастай тоглоомын түүх болон Zootopia анимашны бодит дүрүүдтэй уулзах боломжийг танай гэр бүл болон хамтран аялагчдад олгосон байгаа. Мөн Шанхай хотын ойролцоо байрлах Сузhou, Ханчжоу хотуудаас очиж 2500 жилийн түүхтэй эсний хятадын алдарт драмуудын зураг авалтыг хийсэн бодит ертөнцтэй танилцах болно. Ингээд Ханчжоу хотын захад байрлах Ногоон цайны пирамид очлоод оройн нь Сүн улсын түүхэн хайр дурлал, домог харуулсан шоу үзүүлбэрийг үзэх болно. Мөн танай гэр бүл хамаатан цаатан ойр дотныхон тун удахгүй ихтэй сургууль эсэх өсвөр насны хүүхэд байгаа бол манай аяллаа хөтөлбөр давуу тал болно. Мартаж болохгүй бас нэг зүйл байгаа. Шанхайн түүхэн дүргээр аялангаа усан завин аялал хийх болно.